За энэ болохоор энэ Түн гол төсөл гэж одоо Greater Human Initiative гэж нэг төсөл байгаа. Тэгэхээр тэрийг нь болохоор энэ манай энэ зүүн хоол Ази сонирхдаг болсон юм байна. Тэгэхээр би бас жоохон моолонд орох гол ECP бас тийш тавьчихлаа. Янз бүрийн орол авахаар бас ингээд нэг keyword-ээр юу хийдэг юм байна. Pick up болчихдог. За өнөөдрийн ярих асуудал маань болохоор үндсэндээ энэ ийм 5 хэсэгтэй. Тэгэхээр би яагаад энэ сэдвийг тухай ярьж байгаа юм. За тэгээ миний үндсэн ажил болохоор өсөлт болон инфляцийн ийм режимүүдийн дэглэмүүдийн тухай байгаа. За тэгэхээр ийм дэглэмүүдийн талаар өмнөх юм судалгааны ажлууд байгаа. За яагаад миний ажил чухал болсон юм. За тэр асуудалтаа ашиглаж байгаа арга зүйгээ дараа нь тайлбарлана. За дараа нь болохоор өгөгдөлтэй холбоотой хэсэг байгаа. Тэр өгөгдөл маань болохоор Монгол улсын хувьд болохоор статистикийн хороо за мөн одоо хувийн их сурвалжуудаас авсан юм улирлын дотоодын нийт техникийн өсөлт, бодит дотоодын нийт техникийн өсөлт бол инфляц байгаа. Тэгэхээр та нар хэрвээ өгөгдөл дээр илүү одоо аль бие ёсны эсвэл баятайхан илүү сайн өгөгдөл байх юм бол надтай хуваалцах юм бол маш их баярлалаа. За тэр үр дүнгээ танилцуулах юм байна. За тэгэхээр над 25 слайд байгаа. Би одоо хэр удаан ярих вэ? Та өөрөө мэдэх үү те. За тэгэх юм бол нэг 50 минут болоод юм ярих байх гэж бодож байна. За их түмэн төсөл гэдэг маань юу гэсэн үг юм бэ гэдгээр 2017 оны 9 сарын 7-нд Хятадын Янжин хотод болохоор 4 улс бол олон улсын гэрээ байгуулсан байна. За бүгд найр Хятад улс, Оросын холбооны улс, бүгд найр Солонгос улс, Монгол улс болохоор их түмэн гол санаачилсан гэдэг зүйлийг зүүн хоол Азийн хамтын ажиллагааны байгууллага болохгүй болохоор гарын үсэг зурсан байна. За Түмэн гол бүсийн хөгжлийн хөтөлбөр бол TRAP гэдэг нэртэй хөтөлбөр байгаа. За анх бол нөөбийн хөгжлийн хөтөлбөрөөс энэ бүс нутгийн хамтын ажиллагаа, эдийн засгийн хөгжил, байгаль орчны менежментийг сайжруулах зорилгоор үүсгэсэн байна. За тэгэхээр сүүлийн үед болохоор Хятадын засгийн газраас болохоор нэг зам нэг бүс санаачлалыг хөтөлбөрийнхаа өрөөнд амбрелла хөтөлбөрийнхаа өрөөнд болохоор авч одоо нэлээ их одоо санхүүжүүлж байгаа. Их түмэн хөтөлбөр болохоор Бээжинд офистай тийм бий байгаа. Одоогоор бол захирал манай сангийн яамны нэг залуу байгаа шүү дээ. Залуу байт. За энэ бүс нутаг маань болохоор Монгол улсын хувьд мэдээд маш өндөр ач холбогдолтой. За тэгэхээр 2018 оны хамгийн сүүлчийн оны нийт импортын маань болохоор 48.8%, 36.8%, 11.9%, 5.6% болохоор за энэ дөрвөн улсаас ирж байгаа. За экспортын маань 96% Хятад, за Орос руу 1.3% гарч байгаа. Олон улсын валютын сангийн дэлхийн эдийн засгийн тойрон дээр болохоор энэ бүс нутгийн за энэ Японыг оруулаад энэ улс болохоор дэлхийн эдийн засгийн 4-1 гаргадаг. Байна. За тэгэхээр өнөөдрийн миний ярих гэж байгаа сэдэв маань болохоор өөр хийгдэж байгаа судалгаануудын маань орчин хэсэг юм байна. Тэгэхээр одоогоор болохоор миний сонирхож байгаа загварууд болохоор S-bar загвар. За S-bar загварууд дээр болохоор орж байгаа хувьсгчдын статистик шин чанар нь болохоор нэг хэвийн байх хэрэгтэй байдаг. Тэгэхээр бид нар бол статистик шин чанар дээр бид нар голч, вариац, автокорреляцуудыг бид нар хөвчлэн ярьдаг. За тэгэхээр бид нар болохоор нөгөө S-bar загвар руугаа датагаа оруулахын өмнө болохоор нэг хэвийн статистик шин чанартай өгөгдлүүдтэй байх хэрэгтэй болж байна. За тэгэхээр бол одоо нэг одоо юу гэдгийг миний үндсэн судалгааны ажлын нэг хэсэг нь болохоор энэ датагаа боловсруулах хэсэг болж байна. Тэгэхээр энэ судалгааны ажил маань болохоор үндсэндээ бол ийм туслах зорилготой юм судалгаа байгаа. Дундуур нь асуугаа явуулах юм байна тийм. Нэг хэвийн гэдэг нь та юу гэж байна? За нэг хэвийн гэхээр одоо бид нар хувьсгч маань болохоор статистик тархалтай гэдэг үзэхээр тэр хувьсгчийн маань болохоор голчуудах гэж байгаа тийм. За вариац гэж байгаа. За авторегресс хугацааны цувгааны хувьд болохоор автокорреляц гэж байгаа тийм. Тэгэхээр энэ гурван шин чанар чинь болохоор дуурын хугацааны цувгааны болохоор хамгийн гол статистик шинжүүд гэдэг байгаа шүү дээ тийм. За тэгэхээр хэрвээ одоо статистик тархалтын голж утга нь өөрчлөгдсөн байгаа тохиолдолд одоо шиг инфляц маань болохоор жилийн 2% байж ирсэн аа. За 0.6% болсон. Одоо шиг Европын холбооч гэдэг юм тийм. Тийм байгаа тохиолдолд манай өгөгдлийг шууд нэг хэвийн мэт үзээд загвар руу оруулах нь болохоор учир дутагдaltaй болчихдээ. Тэгэхээр ягаад гэх юм бол бидний нөгөө
marginal магадлалын тархалтууд нь болохоор ондоо ховсчууд ондоо ороод идэг. Гэтэл болохоор манай загварууд маань болохоор статистик шинжилгээнд дэр болохоор бидний тавьж байгаа нөхцлүүд болохоор 1 кивийн тархалтай. Тэгэхээр статистик одоо юу гэдгийг Филипсийн мөрөөлөд орж байгаа инфляцийн өгөгдөл маань болохоор нэг голчтой, нэг вариацтай тийм их олонлогоос ирсэн өгөгдөл гэж тийм нөхцөл бол тавьж байгаа юм л да. Тэгэхээр бид нар бол үнэхээр энэ маань 1 кивих юм уу? 1 кивих биш байх юм бол бүтцийн өөрчлөлт байх юм бол голч нь одоо 1996 оноос өмнө нэг байж байгаа. Түүнээс хойш ондоо голчтой байх юм бол бид нар түүнийг болохоор загварлуу оруулж болохгүй гэсэн юм болж байна. Статистик болохоор онлоор болтой. За тэгэхээр миний яг үндсэн хийж байгаа зүйл маань болохоор нийт эрэлт, нийлүүлэлтийн шокийг би жишээлбэл загварыг сонирхож байна. Тэгэхээр энэ болохоор ESVAR загвар дээр бол үнэлэгддэг загвар байна. За тэгэхээр энэ шокуудын нөлөө, инфляцийн эдийн засгийн өсөлтөд нөлөөлж байгаа нөлөө нь болохоор яаж өөрчлөгдөж байгаа юм. За EDS загвараас болохоор бид нар бас нийт эрэлт, нийт нийлүүлэлтийн мөрөөний болохоор налтын коэффициентуудыг өрнөж болно. За тэгэхээр тэр налтууд маань ер нь өөрчлөгдөж байна гэдэг тогтоох зорилготой. За мөн болохоор энэ AD shock, Монгол улсын AD shock нь болохоор хятад улсын A shockтой ямар корреляцтай гэдэг нь болохоор жишээлбэл над сонирхолтой. Тэгэхээр бид нар болохоор энэ корреляцууд ямар хэмжээтэй. За энэ маань болохоор бас өөрчлөгдөж ийн үгүй гэдэг нь бид нар болохоор сонирхож байгаа. Бидний яриад байна. Одоо ганцаараа байгаа асуудал юм шиг. За хоёр дахь энэ ESVAR-ийн ажил болохоор ийм sacrifice ratio гэдэг бас ESVAR загвар дээр болохоор хийгддэг ажил байна. За энэ болохоор золиосны харьцаа. Юуг золиослоод байгаа юм бэ гэхээр нэг эдийн засгийн өсөлтийг гаргахын тулд тодорхой хэмжээний инфляц гаргадаг, тэ зайлшгүй гаргадаг гэх юм бол энэ хоёрын харьцаагаар бид sacrifice ratio гэж хэлээд байгаа. Тэгэхээр энэ хоёр ажлыг үндсэндээ модификат болгоод хийж байгаа юм ажил. За өмнөх хийгдсэн дэглэмүүдийн судалгаанууд болохоор өндөр хөгжилтэй улсуудын хувьд болохоор маш олон байгаа. За тэгэхээр volatility гэдгийг нь одоо шийдэл аваад үзэх юм бол хойс болчоосоо хэр одоо хэлбэлцэж байгаа гэдгийг хэмждэг. Volatility-г нь аваад үзэх юм бол энэ өсөлтийн ховсолт бол өсөлтийн ховсолт маань болохоор багасчлаа гэсэн асуудлыг бол 1984 оноос шийдээд огногийн тогтоогоод 84 оноос хойш нэлээд багассан байна гэдгийг бол тогтоосон ажлууд бол маш олон байгаа. За шийдэл хамгийн алдартай гэх юм бол American Economic Review 2000 оны ажил байгаа. За энэ хүмүүсийн нэг нь болохоор энэ Press Square-с болохоор International Economic Review болохоор апдейт хийсэн байна. Тэгэхээр одоо уул нь бол зарим хүмүүс болохоор их хямралын он жилүүд эхэлчлээ. За тэгэхээр энэ Great Moderation гэдэг маань болохоор одоо Great Recession-аар солигчлоо гэсэн судалгааны зарим хүмүүс одоо бодлого боловсрол ярьж байгаа. За энэ сүүлийн өнгөрсөн жил хийгдсэн ажил болохоор үгүй юм аа энэ Great Moderation GDP өсөлтийн дотоодын өсөлтийн хувийн хэлбэлцэл маань болохоор өмнөх цаг үетэй харьцуулбал хамаагүй бага байсан хэвээр байна гэсэн юм судалгааны ажил байгаа. За энэ Corage-ийн Oxford-ийн Bulletin хэвлүүлсэн ажил болохоор 93 улсын хөгжлийг 1961-аас 2007 он хүртэл авч үзсэн байгаа. За мөн өсөлтийн хөвсөлтийг нь болохоор багассан байна. Нийт улсуудын болохоор 3.2-т нь болохоор өсөлтийн хөвсөлт бол багассан байна гэсэн ийм зүйл бол дүүсэн байна. За тэгэхээр энэ үзэгдлийг бид нь болохоор Great Moderation буюу баруун бол агуу их тогтворчлт гэж хэлээд байгаа. Тэгэхээр энэ болохоор ховсолт бол өсөлтийн ховсолт болохоор байнга хэлбэлцээд байдаг. За тэр хэлбэлцэл нь болохоор ерөнхийдөө бол багасчлаа гэсэн. Та огшоо юу гэж байна вэ? Вариац стандарт хязгаарлалтыг хөвсөлт гэдэг нь тийм. За стандарт хөвсөлт гэдэг маань болохоор мэдээж вариац стандарт хязгаарлалтыг хэмжиж болно. За гэхдээ энэ McConnell Press Square-с болохоор юу абсолютыг л авсан байна л та. Абсолютыг нь авч байгаа. Тогтмол constant reverse-тэй. За тэр reverse тогтмол болохоор багассан байна гэж хэлж байгаа. Сүүлийн үед болохоор шууд вариацийг багассан байна уу? Тийм. Алтаан дээр вариац багассан байна. Хэмждэг тийм статистик бол гараад ирсэн. Сүүлийн үеийнх нь болохоор одоо шийд миний хийдэг ажил болохоор дандаа шууд вариацтай ажилладаг. За сая болохоор статистик нэг шинж болохоор хөвсөл дараагийн нэг шинж нь болохоор төвшин байгаа. За тэгэхээр бид нар бол бүгдээрээ мэдж байгаа хятадын эдийн засаг жил 10% өсөлтөй явж ирсэн. Тийм болохоор жил болгон 10% бол гэсэн үг биш. Гэхдээ бол ерөнхийдөө 10% эргэн тойронд хэлбэлцтэй гэсэн үг. Тэрийг бид нэр төвшин гэж нэрлэдэг.
За энэ Easterly, Kramer, Pritchett, Summers гэдэг хүмүүсийн GME Journal of Monetary Economics 93 онд хийлгүүлсэн ажил болохоор ерөнхийдөө болохоор өмнөх судалгааны ажлууд нэлээд шүүмжилсэн юм ажил байдаг. За энэ болохоор дунд хугацааны өсөлт болохоор тэсвэргүй persistence, lack persistence гэдэг. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ жилийн өсөлт бол дараа жилийн өсөлт өндөр байна гэсэн үг биш. За тэгэхээр бол нэг улсууд болохоор зарим үед нь болохоор маш өндөр өсөлттэй явж байгаа. За зарим улс бол зарим үед болохоор өсөлт байхгүй болчихсон. За тэгэхээр энэ болохоор өндөр бол нам өсөлтийн дэглэмүүд хооронд болохоор улсууд шилжилт хийдэг гэсэн юм бол ярьж байгаа. За тэгэхээр бидний 93 оноос өмнөх одоо ч гэсэн модон байгаа нэг юу болохоор literature болохоор growth regressions гэсэн юм. Тэгэхээр зүүн гарталтаа болохоор улсуудын урт хугацааны дунд өсөлтийг нь тавьчихдаг. За 1900 шилдэг нөөцийн хараал гэдэг resource curve literature-ээр болохоор хвчлэн тэгдэг. За шил 1965 оноос 1990 оны улсуудын дунд өсөлтийг нь аваад зүүн гарталтанд оруулчихдаг. За тэгээ баруун гарталт нь болохоор бодож болох бүхэл хувьсчуудаа оруулчихдаг. Тэгэхээр өсөлтөд болохоор дундаж өсөлтөд юу нөлөөлд юм бэ гэсэн асуудалд хариулах зорилготой. Тэгэхээр баруун гарталтнууд биш юу гэж болох вэ гэдэг институцийн чадах ч гэдэг юм уу. Бодоод ээж моглоо тийм өнөөдөр амраатай ярьжсэн эс моглоо гэж уншаад байсан чинь ээж моглоо гэдэг хүний тийм ном монголоор бүрэлдэхүүнэд орчуулагдаад гараад ирсэн байна тийм. Улсууд яаж сүрд юм бэ? Үндсэндээ бол growth regression literature-дээр үндэслэгдсэн ном байна. За тэгэхээр тэр literature-ийн асуудал нь юу гэдэг юм бэ гэхээр зүүн гартал чинь болохоор эдийн засгийн өсөлтүүд чинь юусоо юм persistence байхгүй. Нэг жил өндөр байжсэн ашиг Монгол улсын эдийн засгийн өсөлт нэг жил нь 17.6% байжсэн. Дараа жил нь 0.3 болчихдог ч юм тийм. Энд чи юусоо persistence байхгүй growth гэдэг зүйлийг маш persistent зүйлээр болохоор тайлбарлах гэдэг. Тэгэхээр институцийн чадах гэдэг чинь бол жишээлбэл жилээс жилд бол өөрчлөлтүүд байдаг зүйл тийм. Тэгэхээр энэ бол байгаль орчин газар зүүн байр хэлэхэд тэр чинь бас жилээс жилд бол өөрчлөлтүүд байж болох. Тэгэхээр зүүн гартал чи ерөөсөө юм persistent байхгүй өсчих, тэсвэргүй өсчих. Та нар маш их тэсвэртэй өсчүүдээ тайлбарлах чинь бол буруу юм байна. За тэгэхээр харин бид нар юу харах хэрэгтэй юм бэ гэхээр за энэ kitchen sink гэдэг нь болохоор яг тэр literature хэрэглэж байгаа шүүмж баруун гарталтаа бодож олж болох одоо юу вэ тийм бүх өвсгчүүдийг оруулаад байх нь буруу юм байна. Тэгэхээр манай зүүн гардлын өвсгч чинь болохоор эдийн засгийн өсөлт гэдэг чинь болохоор юм дэглэмүүдтэй юм аа. Тэгэхээр урт хугацааны мэдээж дунд өсөлтийг авч гарч юм дэглэмүүдийг нь надад олгож юм гэсэн. Тэгээд дундчийг авчмаар гэдэг чинь болохоор нэг өндөр дэглэмийн юм бид нэр бага дэглэмийтэй дундчийг авч гарах юм. Нэг мэдээлэл агуулахгүй зүйл болчихно гэсэн юм. За түүнээс хойш бол нэлээд ажлууд хийгдэж байна. За жишээлбэл Ben David Appel-ийн болохоор хийсэн ажил болохоор ихтлоо дээр болохоор growth slow down гэсэн юм. За тэгэхээр дэлхийн 2 дугаар улсуудын дэлхийн 2 дугаар дайны дараах улсуудын эдийн засгийн өсөлт болохоор маш өндөр хөвтэй байсан. За одоо харин бид болохоор дайнтай холбоотой бүтээн байгуулалтанд нь дуусч байгаа одоо алга болчихлоо гэсэн юм. Тэгэхээр мөн урт хугацааны дундаж өсөлтийн тухай бол ярих нь утга. За Hausman, Pritchett, Roderick-ийн Journal of Economic Growth ажил болохоор мөн энэ асуудлыг авч үзэж байгаа. Jones, Olken, Bergos, Zettelmeier гэнээс болохоор урт хугацааны дундаж өсөлт болохоор ийм тус бүрдээ өөр юм гэсэн агуулгатай дэглэмүүдийг болохоор далдлаад байна. Биднэрт илүү сонирхолтой нь болохоор энэ дэглэмүүд гэдэг чинь болохоор байна. За тэгэхээр тэр дэглэмүүдийг юу тодорхойлж байгаа? Нэг дэглэмээс нөгөө рүү шилжүүлэхэд нь юу нөлөөлт юм бэ гэдэг нь болохоор илүү сонирхолтой асуулт та гэсэн зүйл ярьж байгаа. За энэ Journal of Macroeconomics нэг сайн сэтгүүл. Гэхдээ бол энэ шүүмж байгаа. За энэ дэглэмийг илрүүлээд байгаа энэ бүтцийн өөрчлөлтийн шалгуур чинь болохоор маш их юм хүч султай шалгуурууд байна. За хүч султай юм болохоор шалтгаан нь болохоор энэ дээр ихвчлэн жилийн өгөгдүүд ашиглаад байгаа. Тэгэхээр давтамж нь болохоор жилийн учраас жишээлбэл хамгийн сайн өгөгдөлтөй улсууд их чинь 49 он, 45 оноос хойш, 60 оноос хойш гэдэг юм тийм. Нэг 20-30 үзэгдэлтэй бид нэр үндсэндээ бүтцийн өөрчлөлтийн тухай ярих гэдэг учраас энэ маань болохоор ерөнхийдөө статистик арга бол очирддаг талтай юм аа. За энэ хүмүүс болохоор тэгэхээр нэг одоо юу тийм дэглэм өсөлтийн дөрвөн төглөн байна. Жишээ гиперинфляц, цагаан инфляц гэднээс гэдэг шиг өөрөөсөө нэг ад хог нэг дөрвөн зохиочоод за тэрийг болохоор үндсэндээ эдийн засгийн өсөлтийг дэглэмүүд рүү хуваарлахад ашиглаад байна. За тэгэхээр бидний мэдээж бол
хийж чадах зүйл бол мэдээж өгөгдлийнхоо тоог статистикийн шалгуур чинь бид хүчтэй болгодог нэг арга нь болохоор өгөгдлийнхоо тоог нэмэн. За тэгэхээр бид өгөгдлийн тоогоо яаж нэмэх вэ гэдэг бид давтамжаа өсгөх. Тэгэхээр бид нар бол GDP-ийн тоо удирдлаар гарч байгаа юм чинь яагаад бид удирдлийн тоог ашиглаж болохгүй гэж байна. Тэгэхээр өгөгдлийн тоог 4 дахин нэмчихнэ гэсэн үг. За тэгэхээр 4 дахин нэмчихээр чинь бид нар бол шинэ асуудлууд гараад ирдэг. За эхний том асуудал нь болохоор сондгоорч. Жилийн өгөгдөл дээр болохоор outlier-ууд болохоор сондгоорч болж байна. Outlier-ууд бол нэг том зүйл бол гарахгүй. Тэгэхээр дөрвөн удирдлийн дунджаар гаргачихж байгаа. Дөрвөн удирдлийн динамикийг ашиглаж гарч байгаа чинь нэг удирдлийн болохоор Европсын үзэгдэл болохоор нэг их бол харагдаад байхгүй. За гэтэл бол энэ удирдлийн тоон болохоор outlier бол мэдээд гарч ирнэ. За одоо бид нар одоо CPI хэвлэлийн үнийн индексээ 200 хэдэн 256 бараа бүтээгдэхүүн оруулж ирсэн аа. Дараагийн удирдалтыг бид нэр 500 болгочих юм бол энэ бол гинт бол нэг удирдалд орж ирсэн маш том юм сондгоорч үзэгдэж байгаа юм тийм. За тэгэхээр энэ нэлийн том асуудал байгаа. За хоёр дахь том асуудал нь болохоор мэдээж удирдлийн хэлбэлц. Тэгэхээр удирдлийн хэлбэлцд бол жилийн тоонд бол мэдээж байхгүй. Гэхдээ бол удирдлийн төвөгдөл бол маш том. За ялангуяа эдийн засгийн жижигхэн. За эсвэл бол салбаруудын тоо бага. За олон салбартай байсан ч гэсэн салбаруудын хоорондын корреляц өндөртэй байгаа гэх юм бол энэ сондгоорч болон удирдлийн асуудал болохоор илүү чухал асуудал. За тэгэхээр бол өндөр хөгжилтэй улсуудын хувьд болохоор жишээ Америкийн нэгдсэн улс гэдээ аваад үзэх юм бол маш том эдийн засаг, маш олон эдийн засгийн салбартай. За тэгэхээр энэ улсын aggregate GDP-ийн болохоор удирдлийн тооных нь удирдлийн хэлбэлсэн. За жишээ үндсэндээ ууд уурхай барилгын салбараас хамаардаг. Монгол улсын удирдлийн хэлбэлзнээс бол хамаагүй бага байж байгаа жишээ тийм. За тэгэхээр бол энэ асуудлууд нь миний сонирхож байгаа энэ бүс нутгийн ялангуяа Монгол, Орос бол маш их хамаатай. Ийм байна. За дараагийн зүйл нь болохоор динамик тэсвэр гэж. За ерөнхийдөө бол би тэсвэр гэж орчуулад байгаа. За тэсвэр гэдэг маань юу гэсэн үг юм бэ гэхээр нэг удирдалд өндөр байж байгаа, дараа удирдалд нь чи өндөр байж чадахгүй гэсэн. Инфляц нэг удирдалд өндөр байж байгаа, дараагийн удирдалд өндөр байх юм бол тэсвэртэй инфляц. За харин нэг өндөр бол дараагийн удирдалд өндөр байж чадахгүй бол тэсвэргүй инфляц гэж байна. За өрсөлдөөр болохоор тэсвэр угаасаа байхгүй гэсэн юм бол аль хэдийн хүмүүсийн хүлээмжшэрсэн зүйл байна. За харин инфляц дээр бол inflation persistence гэдэг бол маш юм чухал асуудал байна. За тэгэхээр инфляцийн хүлээлтийг үгүй болгох, инфляцийг онлох, мэргэжлийн төв банктай байх гэх мэт асуудлууд болохоор бүгдээрээ энэ онлын загвартай болохоор inflation persistence гэдэг. Тэгэхээр хүмүүс инфляцийн хүлээлттэй болчих юм бол энэ маш аюултай. Тэгэхээр энэ үйлдэл өндөр инфляц авах юм бол дараагийн үйлдэл өндөр инфляцтай байна гэд хүмүүс хүлээгээд эхлэх юм бол энэ болохоор энэ гинжүү урал бол. Тэгэхээр бид нар бол одоо баруунд одоо ярьж байгаа зүйл нь болохоор сүүлийн 20 жилийн үндсэн амжилт бол ийм инфляшн persistence-ийг алгуулж чадсан гэсэн ийм зүйл байна. За эмпирик ажлууд ч гэсэн нэлээд инфляцийн persistence болохоор үтсийн өөрчлөлт орсон. Тэгэхээр инфляшн persistence-ийг жишээлбэл бид нар яаж хэмждэг вэ гэдгээр автор регресс загвар үнэлээд автор регресс коэффициентуудын нийлбэрийн жишээлээ бид нэр persistence болгож болно. За мөн бол half life гэдэг зүйлийг бас хэмжиж болно. За тэгэхээр бол автор регресс параметруудыг нийлдэг. Инфляцийн төсвөр инерц яриад байгаа тийм. Persistence гэж. За инерцтэй бол яг ярьж болно да. Тэгэхээр бол гэж нэрлэж болох байх та. Тэгэхээр лид гэж бол юу гэж бол persistence гэж нэрлэж байгаа. Хүмүүс хөшүүн байдаг гэж байна. Хөшүүн байдал гэж болох байхгүй. Сүүлийн модуль тэр хоёр дахь үйлдэл инфляцийн хүлээлтийг юу бол. За тэгэхээр нөгөө одоо бид нэр автор регресс 1 гэж загварыг аваад үзэх юм бол бидний энэ автор регресс параметр өндөр байлаа гэж. Тэр нь болохоор тэсвэртэй. Автор регресс параметр 0 байлаа гэж. Тэсвэргүй тохиол. За тэгэхээр юу болох вэ гэхээр T-гээс хасах нэг үед автор регресс E-1 загварын тухай ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр T-гээс хасах нэг үед инфляц өндөр байж исэн болов хэрвээ энэ 0-оор үржигдчих юм бол T хугацаанд инфляц маань болохоор алдааны хэсэгтэйгээ тэнцүү болчих гэсэн. Алдааны хэсэг нь болохоор random white noise process.
persistence өндөр байлаа гэж байна. Тэгэхээр бид нар бол инфляц бол I1 integrated I1 гэж үздэг юм болов. Тэгэхээр бид нар чинь нөгөө абсолют утгаараа 1-ээс бага байх хэрэгтэй. За тэгэхээр жишээлбэл өндөр 0.9 байлаа гэж байна. За тэгэх юм бол өнгөрсөн үед инфляц өндөр байсан болов тэр чинь 0.9-оор үржигдээд энэ үеийн инфляц болчихно. Тэгэхээр бол энэ маань төсвөртэй инфляц гэсэн зүйл юм болчихно. Тэгэхээр энэ болохоор хэрвээ автор регресс параметр өндөр гараад ирэх юм бол хүмүүс юу гэж хүлээж байна вэ гэхээр өнгөрсөн үеийн инфляцийг ашиглаад энэ үеийн инфляцийг болохоор прогнозлж болж ийн гэсэн үг болчихно. Тэгэхээр инфляц бол хүлээгдэж байна. Энэ инфляцийг хүлээж болж байна. Хэрвээ бид нэр инфляцийг хүлээгдэж бодох нь болохоор цагаан шугар процесс өндөрч байж болно, намж байж болно. Тийм процесс алдааны хэсэгтэйгээ тэнцүү болчих юм бол энэ бол инфляцийн хүлээлт алга болчихж байна гэсэн үг. Энэ инфляцийн хүлээлтийг үгүй болгох гэдэг нь яг юуны тухай гэдэг юм? Инфляцийн хүлээлтийг үгүй болгох гэдэг нь болохоор томьёон дээр ярихаар болохгүй байгаа юм байна. Тийм. Тэгэхээр инфляцийн хүлээлт ч бол муу зүйл. Түүнийгээ бид нэр алга болгох гэж яриад байна л да. Харин тийм. Тэр нь инфляцийн persistent албатай гэж ойлгож байна. Тийм. Ямар үйлдэл persistent албатай болохыг би ойлгохгүй байна. За одоо жишээлбэл ямар үйлдэл гэдэг одоохондоо бол би онлайн загвар ерөөсөө яриаггүй. Тэгэхээр инфляцийн persistence-ийг яаж хэмжих вэ? За тэр хэмжигдсэн persistent маань гарсан өөрчлөлтийг яаж хэмжих вэ гэсэн үг байгаа л да. Түүнээс ч одоо миний загвар болохоор яг persistence гэдэг маань болохоор ямар өсчүүдээс хамаарсан загвар байх юм гэдэг. Тийм макро загвар яриаг. Тэгээ миний ажил болохоор зүгээр time series хугацаанд зуун загвар. Тэгэхээр дараагийн хуудснууд дээр илүү ойлгомжтой болох баг. Тэгэхээр томьёогоо гаргаад эхлэхээ. Гэтэ зөвхөн нөгөө backward looking persistence гэдэг юм уу? Эсвэл хоёрхан нийлбэр яг юм. Ерөнхийд бид нар бол одоо бүтцийн загвар маягаар юунд бол хоёрхан нийлбэр гэдэг юм. Ихэнх хүмүүс бол backward looking-ийг хадгалж бичсэн гэхээр байгаа. Одоо бидний ярьдаг юу бол time series дээр ярьдаг зүйл болохоор persistence гэдэг бол авторис коэффициентуудын нийлбэр. За энэ болохоор макро хүмүүсүүдийн инфляцийн хүлээлтээс бол persistence-ээс ондоо ойж магадгүй. Тэгэхээр бид нар чинь инфляцийн хүлээлтийн мэдээлэл гэхээр магадгүй одоо survey-нээс санал асуулгаас авдаг байж магадгүй. Бид нар бол над бол тийм байна. Инфляцийн өмнө болон хөгжүүлэлт тэгэхээр чинь нөгөө хүмүүсийн ирээдүйн хүлээлтийг бид нэр анкер хийгээд тодорхой төвчнөөр бариадчихж байгаа шүү дээ. Одоо мэдээлэл өдөр замаар. Тэгэхээр чинь бид нөгөө ирээдүйн хүлээлтийн persistence-ийг бас төвчнөөр барьчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр хоёрын backward forward looking инфляцийн нийлбэр чинь нэг байна. Яг нийлбэр нэг байх хэрэгтэй гэдэг. Тэнгүүд одоо бид нар backward looking бууруулах юм бол ирээдүйн нэмэлтээр математик явуулчих жоох байхгүй юу? За макро загвар дээр бол тэгэж яах. За бодит амьдрал дээр яах вэ гэдэг. Бодит амьдрал дээр бид энийг чинь үнэхээр та нар инфляцийн хүлээлтийг жолоод чадсан юм уу, устгах чадсан юм уу үгүй үед чинь би шалгая гэх юм болов эконометрикчд яах вэ гэдэг. Автор регресс загвар үнэлэх байхгүй. Автор регресс загвар үнэлээд автор регресс коэффициентууд 0-той тэнцүү байх юм бол та нар ажиллаа хийж чадсан байна гэж. Автор регресс коэффициентууд өндөр гарчих юм бол та нарын яриад байсан зүйл чинь бодит амьдралтаа нийцэхгүй нэ гэж хэлэх байна. Гэхдээ надад ч юм бол зүйлтэй. Бидний бүтээгдэхүүн чи угаасаа persistence нь маш бага нийлбэр шалтгаантай инфляц өсөж байгаа юм чинь persistence айгүй бага шүү дээ. Тэгээ хүнсний бүс нь болохоор өндөр. Тэгээ нийлбэр нь бол ерөнхийдөө нэлээд өндөр гэж байна тийм. За тэгвэл тий. Одоо хэрвээ та нар датагаа өгөх юм бол одоо энэ дээр болохоор хэрэглээний үнийн индекс дээр тодорхойлсон. Инфляцийн persistence-ийн тухай ярьж байгаа байхгүй. Хэрвээ та нар ингээд групплцсан хүнсний бус эднес ч гэх юм уу те. Тэр мэдээлэл 95 оноос хойш өгөх юм бол би жишээлбэл энэ дээр чинь үнэхээр тийм үү таны ярьж байгаа үнэн үгүй гэдэг чинь шалгаж чадна. Түүнээс жишээлбэл би бол таны ярьж байгааг шалгаж чадахгүй байна. Тэр нөгөө манай бюллетен дээр яг бүлгээрээ гарцсан индекс чинь хүлээлтийн үү? Өө тэр одоо дата инфляцийн дата гэдэг шүү дээ. Сар болгоо одоо нөгөө ингээд
манай бюллетен дээр чинь яг хүнснийхэн махны тэгэлгээ бүлгээр тавьсан юм дата байгаа шүү дээ. Тэр дата чинь маш богинохон шүү дээ. Маш богино. Та нарт ерөөсөө юм consistent long time series үүсгдэг юм биш шүү дээ. Зарим гад жилүүдэн бүр ингээд цох Маш богинохон гэдэг чинь үндсэн статистикийн оролцсон одоо 92 оноос хойш бүлэглээр гаргасан шүү дээ. Байхгүй лээ. Би бол тэрийг бол зөндөө ухсан. 12 имэн дээр байгаа. Танаа вебсайтн дээр бол байна. Миний хоёр их усур бол энэ хоёр байгууллага. Бид эндээс бол тэгж 95 оноос хойш гаргацсан. Excel Задаргаа бол хараа. Хайп хийсэн гэж байна. За би тэгвэл магадгүй тэрийг таны тусламжтай гаргаж магадгүй. Гэхдээ бол энэ судалгааны ажлын бол зорилго нь одоогоор бол Монгол улсын инфляцийн задаргаагаар хэвлэлийн сагсан багж байгаа бараа бүтээгдэхүүний дэд задаргаагаар хийх бол биш юм байна. Хэрвээ та нар хичээлээ сонирхох юм бол тийм юм хийж болно. Тэгэхээр миний одоо өнөөдрийн ярьж байгаа зүйл нь болохоор энэ ажлын болохоор бүх дата, код эднүсийг болохоор миний веб хуудсан дээр байгаа байхгүй. Тэгэхээр би одоо тийм реклам хийж явж байгаа хүн болж таарч байна. Тэгэхээр та нар энийг ашиглаач. Яагаад гэх юм бол энэ аргачлал маань энэ хэдийгээр одоо том нээлт биш юм гэсэн. Тийм олон нийтэд хүлээлгдсэн, дэлхийн нийтэд хүлээлгдсэн юм аргачлал юм аа. Тэгэхээр одоо тэр хоёр дахь юм би ингэж ойлгож байна. Одоо ингээд инфляцийн хүлээлт өндөртэй. За яг нөгөө талаас нь ярил л да. Энэ хүлээлт өндөртэй. Инфляци одоо inflation targeting хийггүй. Тэгээд unprofessional central bank юм байх юм бол inflation persistence өндөр байна гэсэн тийм юм хэлдэг юм. Тэгээ. Ерөөсөө санаа бол юу юм бэ шүү дээ. Шууд Энэ гурав эсвэл энэс цаана одоо нэг тэр business cycle тэгээд олон юмнууд нь бас байгаа юм. Үр дүнгээсээ бид нэр одоо би загварынхаа тавьж байгаа загварын хүрээнд ярих юм бол ерөнхийдөө бол хүмүүсийн time series-ийн хүмүүсийн ярьж байгаа зүйл болохоор энэгээр л үр дүнгийн чинь хэмжнэ. Та нар цаана өчнөө гой макро загваруудтай байж магадгүй. Гэхдээ одоо бодит өгөгдөл дээр чинь болохоор энэ persistence өөрчлөгдсөн юм уу үгүй юу? Persistence буурсныг бол баруунд болохоор банкуд нь болохоор энэ бол бидний хийсэн ажиллаа гэж хэлж байгаа. Яагаад гэх юм бол бид нар инфляцийн хүлээлтийг үгүй болгосон. Яагаад гэх юм бол бид нар инфляцийг онилсон. За яагаад гэх юм бол бид нар мэрэгжлийн төв банкудтай боссон гэж тайлбарлаж байгаа. Яг энэ inflation targeting өөрөө дотроо тэр нөгөө гол юм нь бол expectation manage хийдэг. Тэгээд нөгөө anti-inflationary committee central bank гэдэг strategy дотроо багтдаг л да. Тэгэхээр одоо энэ гурвыг ингээс халгаад гурван фичээр төсөөлөд ингээ хийх гэхлээр зэрэг надад энэ бол ховсогч биш шүү. Ховсогч бол биш. Миний зааварт юусэн ийм ховсогч орохгүй. Зүгээр бид нар болохоор төсвөлт гарсан өөрчлөлтийг ийм гурван жишээлбэл зүйлтэй холбоотой гэж тайлбарладаг гэсэн мэт. за. Магадгүй тэр инфляцийн хүлээлт биш. Одоо хүлээлт өгөх гэж бол байх инерц шүү дээ. Тэрийг үгүй болох гэдэг л баг яриг юу онцгой санагдав. Хүлээлт гэдэг бол чи шал өөр болж байна. За яг энэ нөгөө энэ миний ажлын мод нэг чухал зүйл бол биш. Тэгээд аль хэдийн энэ дээр өөр тийм литературууд байгаа. Тэгэхээр би бол энэ дээр бол нэг юу яамаар байна. За тэр зарим хүмүүс болохоор үнэхээр төв банкныхан бол барууны төв банкныхан бол өөрсдөө ажиллаа хийж чадсан гэж зарим хүмүүс ярьж хагаад зарим хүмүүс нь огч чадаагүй. Тэгээд Federal Reserve бол failure байсан гэсэн. Тэгээд зөндөө юм дээрээс бас нэг юм асуу. Тэр нэг persistent inflation байж байгаа non persistent болгочихсон ингээд одоо тэр болгосон ингээд сүүлийн юм дээр бол confirmative байна. Тэр ажлуудаас шеэрлэж яаж тэгж хэлсэн зөндөө би танд өгч болно. Тэгэхээр миний хийсэн ажил чинь одоо хэвлүүлсэн ажлууд маань болохоор одоо энэ Oxford Billiton, Aristat-ийн ажлууд чинь дандаа инфляцийн persistentтэй холбоотой ажил байхгүй. Тэгэхээр тэрнтэй хүрээ цуглуулсан бол нэг хэдэн 100 га тал ажил. Тэгэхээр та нар тэрийг авч явах ямар ч асуудал байхгүй. За. 100 хэрэггүй чи хамгийн шилдэг гоо. За тий те. Тэр нь бол тэр сэтгүүлийнхаа нэг уягаар харчихна л да тий. За тэгээд энэ ингээд бид нэр дөрвөн зүйл ярьчлаа жишээ тийм үү? Ховсолт гэж юм ярьчлаа, төвшин гэж ярьчлаа, сондгоорогч гэж ярьчлаа. За тэгээд тэсвэр гэдэг ийм дөрвөн юм ярьчлаа тий. За тэгэхээр энэ дөрвөн зүйл чинь болохоор дотооддоо хоорондоо
Эсвэл бол гадаад хөвсчүүдтэй болохоор холбоотой гэж байна тийм. За жишээлбэл бид нэр маш их сондгоорогчуудтай нэг ийм үе байлаа гэж бодох юм бол бид нэр түүнийг нь болохоор хөвсөл өндөртэй үе байна гэж үзэж байна тийм. Тэгэхээр тодорхойлт нь болохоор нэг ийм али юг сондгоорогч хин эсвэл энэ хөвсөл гэх юм уу тийм. За дараа нь болохоор бид нэр төвшин болохоор ингээд өөрчлөгдөж байж байна. Дээшээ доош юм. Түүнийг нь бид нар болохоор бас ховсол өөрчлөгдөж байна гэж бас дүгнэлт хийж байна тийм. За Blanchard-ын Simon болохоор Brookings Papers on Economic Activity гэдэг ажил нь болохоор энэ Америкийн нэгдсэн улсын жишээлбэл өсөлтийн ховсолт нь 84 оноос хойш бага болцсон нь болохоор инфляцийн онцлогтой холбоотой. За ялангуяа болохоор инфляц түүнээс хойш маш бага хэлбэлцэнтгий болчихсон тийм. Тэгэхээр инфляцийг төв банк хэрвээ удирдах, эдийн засгийн өсөлтийг болохоор төв банк удирдах чаддгүй гэх юм бол үндсэндээ бол энэ юу маань болохоор банкнаас их үүсвэртэй энэ хэлбэлцлийн багс байсан юм шиг санаа болоод өгч байна гэсэн. За бидгээр миний одоо ярьж байгаа загвар маань болохоор ямар ч макро загвар биш, хугацаанд зугаан загвар тийм. За тэгэхээр ажиглагдж байгаа хөвсгчийг Y том Y-гээ хөвсгчийг бид нэр болохоор дөрвөн хэсэг задлаа. За нэгдүгээрт нь болохоор төвшин LT гэдэг нэрлэжээ. Дараад нь болохоор улирлын хэлбэлцэл гэдэг нэрлэжээ. За дараа нь сондгоорогч гэдэг нэрлэжээ. Дараа нь динамикс гэдэг нэрлэжээ. За тэгэхээр ийм дөрвөн хэсэг тийм. Хоорондоо корреляц байхгүй. Дөрвөн хэсэг. За төвшин маань болохоор Newconic гэдэг зүйлтэй тэнцүү. За тэгэхээр хизээ ийм зүйлтэй тэнцүү вэ гэхээр за энэ хоёр хугацааны үед болохоор Newconic. За тэгэхээр болохоор төвшин маань болохоор нийтдээ нэг удаа өөрчлөв. Өндөр төвшин байж байгаа нам төвшин болоод дахиад өндөр төвшин болдог юм тийм. За тэгээд үндсэндээ болохоор n1 дээр нэмэх нь 1 гэсэн юм тусгай төвшний дэглэмүүдтэй байя гэж байна. За улирлын хэлбэлцэл ST нь болохоор улирлын хэлбэлцэл нь болохоор за улирлын даминууд байна. За энэ болохоор CO детерминист загвар байна. Улирлын даминуудын өмнөх коэффициент. За даминуудын өмнөх коэффициентууд болохоор цаг хугацаагаар өөрчлөгдөн. Нийтдээ бол M2 удаа өөрчлөгдөн. Хизээ өөрчлөгдөх вэ гэдгээр энэ том тээврүүдэд тэмдэглэсэн хугацаануудад өөрчлөгдөн. За дараа нь болохоор манай динамик хэсэг байгаа. Авторегресс загвар огтлогч байхгүй. За динамик загварын маань болохоор налтын параметр, авторегресс параметрууд болохоор мөн M3 удаа бүтцэн өөрчлөгдөн. Утга нь өөрчлөгдөн гэсэн үг. Тэгэхээр энэ динамик коэффициентуудын хувьд болохоор M3 дээр нэмэх нь 1 ширхэг дэглэм байгаа. За авторегресс загварын маань болохоор алдааны хэсэг байгаа. Алдааны хэсгийн вариацийг бид сигма квадрат гэж тэмдэглэж юм болов. Энэ маань болохоор бас цаг хугацаагаар өөрчлөгдөнө. За цаг хугацаагаар болохоор M4 ширхэг өөрчлөгдөнө. За хизээ өөрчлөх нь болохоор одоогоор бид мэдэхгүй. За ерөнхийдөө ийм хэсэг задлцсан тийм. Одоо бол санаа бол нэг юм динамик тоо байлаа гэх юм уу. Тэр айгүй одоо тухайн үсчээс манад янз бүрийн юм жижиг юм зураалуудад лоож байна гэсэн үг тийм. Тэгээд ямар ч кондишн тавихгүй зөвхөн тухайн үсчээр тэгэхээр өөрийн кондишн олоо байхгүй гэсэн. Тэгэхээр дурын хугацаанд зугаад дурын тайм сервисийг бид нэр дөрвөн хэсэг задлж болно гэж төсөл тавьчих шээ тийм. За тэгээд энэ бүтцийн өөрчлөлтүүдийн тоонууд нь болохоор адилхан байгаагүй. Адилхан байна. Хизээ өөрчлөгдөхүүд нь бас адилхан байгаагүй. Өөрчлөгдөхгүй байж ч болно. Өөрчлөгдөхгүй байх юм бол тийм энэ M2-ын жишээ 0 ч гэдэг юм. За тэгэхээр ийм бодлого яаж боддгийг гэсэн асуулт. Яаж ингэ задлах вэ? За тэгэхээр одоо бидний хийсэн аргачлал болохоор Бата нарын Эрдэнэт, Денис Осборн, Мариан Сенсер, Дик Ван Дайк гэх энэ дөрвөн хүний хийсэн аргачлал болохоор энэ бодлого яаж боддгийг гэсэн юм. За тэгэхээр дөрөвний хийснээр код нь болохоор миний веб хуудсан дээр байгаа. Та нар дурын хугацаанд цугаал кодоо өгнө гэсэн үг, өгөл болгоод өгнө гэсэн үг юм шиг. Энэ задлал гэсэн. За тэгэхээр бид нар бол ингэж байгаа юм л да. Тус бүрд нь болохоор энэ болохоор ийм итератив процедур байгаа. За тэгэхээр бид нар бол эхлээд бол жишээлбэл бид нар төвшинг нь гаргаж. За тэгээ бид нар Y-га LT дээр бол тогтмол дээр үнэлье. Тэгэхээр бус хэсгүүд мөнгө дээр алдааны хэсэг орчих гэсэн. За тогтмол constant дээр эргээс бодоо.
За тэгээд бид нар тэр constant маань бүтцийн өөрчлөлт орсон байна уу гэдгийг нь шалгана. За бүтцийн өөрчлөлт байх юм бол тэр бүтцийн өөрчлөлийн өмнөх хэсэг, дараа хэсэг гэдэг хоёр хэсэг салгаж байна тийм. За түүнийгээ бид нэр Y-ээс хасна. За дараа нь тэр хассан хэсэг дээрээ бид нэр seasonal time-ийн загвар үнэлнэ. За тэгээ мөн болохоор seasonal коэффициентууд дээр манай бүтцийн өөрчлөлт байна уугүй гэдгийг шалгана. За байх юм бол өөрчлөлтийн өмнөх үе, дараах үе гэж задлж байгаа, үнэлж байгаа. За мөн Y-ээс түрүүний үнэлсэн L, S-ийг хоёулаа ингэ хасна. За дараа нь бид нар болохоор сондгоорогчоо хай. За сондгоорогч нь болохоор дэглэм, тухайн дэглэм гэдэг төвшний дэглэм гэдэг байна. Тэр төвшмийн дэглэмийн медианасаа 5-ыг үржих нь IQ-аар interquartile range хол байж явах юм бол тэрийг болохоор бид хэтэрхий хол байна. Сондгоорогч гэдэг. Ямар нэгэн дүрм хэрэгтэй тийм. Тэгэхээр дүрмээ тавьчих. За тэгээ сондгоорогч олох юм бол одоо бид нэр Y-ээс энэ гурав хасна. За үлдчихэж байгаа дээр нь бид нар болохоор автор reverse заавал. Автор reverse заавал үлээ налдын параметрууд нь өөрчлөгдсөн байна уу гэдгийг хэмжинэ. За хэмжсэн байх юм бол энэ маань дараагийн тооцоололд ордогчтой тийм. За тэгэхээр энэ хоёр луптэй. Энэ нэг луп outer loop гэж байна. За бидний саяны ярьдаг эхний гурав болохоор outer loop юм байна. За энэ нэг луп нь одоо энэ дотроо болоо. Сүүлийн хоёр нь болохоор дотроо бас луптэй. За тэгэхээр бид нэр эхлээд параметраа үнэлнэ, бүтцийн өөрчлөлтөй, үлдэгдлээ гаргаж авна. Үлдэгдэл маань болохоор вариацийн тогтмол юм уу гэдгийг шалгана. Вариацийн тогтмол биш авах юм бол GLS ерөнхий хамгийн бага квадратын аргаар хувиргана. За хомоскипаас алдаатай болгоно. Дахиад энэ дээр бүтцийн өөрчлөлт байна уу гэдгийг шалгана. За хооронд нь ингээд конверж болох нь болохоор итерацтэй. За ихэнх тохиолдолд болохоор конверж болно, нийлнэ. За зарим тохиолдолд болохоор two cycle руу конверж болно. Хоёр яг ижлэхэн юу болохоор нийлжээд юусэн ингэ зогсохгүй байж болно лүп маань. Тэр тохиолдолд болохоор тэгж two cycle руу конверж болсон тохиолдолд бид нэр мэдээллийн шалгуур, information criteria, Schwartz, Akaika гэдэг шиг мэдээллийн шалгуур байна. За дараа нь бид нэр тэгээд конверж болсныхаа дараа энэ mini loop маань, inner loop маань конверж болсныхаа дараа Y-ийнхаа үнэлгээ гаргаж авна. За одоо бид нэр Y-ээс хасна. ST, OT, Y-ийг хасаад за одоо үлдсэн дээр LT-гээ үнэлдэг дахиад. LT дээр бүтцийн өөрчлөлт байна уу гэх юм бай гэдгийг шалгана. Байх юм бол тэрнтэй үнэлнэ. За дараа нь тэрнээс хасна. Одоо дахиад дараагийнхээр болохоор ST-гээ үнэлдэг гэж байна. Loop дотор хийчихсэн тийм. За тэгэхээр бид энийг болохоор until convergence үргэлжлүүлэх нь шүү дээ тийм. Тэгэхээр converge болохгүй байх юм бол two cycle руу, three cycle руу converge болчих юм бол мэдээллийн шалгуур, information criteria гэж байна. Хаан зогсохоо шийдэж байна. За ийм аргачлал юм байна тийм. За тэгэхээр мэдээж бол бүтцийн өөрчлөлтийг шалгах саяны хийсэн тэр лупүүд нь болохоор бидний хийсэн зүйл. За цаана болохоор бүтцийн өөрчлөлтийг шалгадаг шалгуурууд нь болохоор аль хэдийн байж байгаа. Тэгэхээр эхлээд болохоор тэг таамаглал болохоор параметрт ямар ч бүтцийн өөрчлөлт байхгүй гэсэн тэг таамаглалыг дээд тал нь m удаа. За яг хэдэн мэддэхгүй байж болно. За дээд тал нь m удаа өөрчлөгдсөн гэсэн эсрэг таамаглалыг хувьд шалгана. За тэр шалгуурыг бид литерж явуулах WD max гэж нэрлэдэг. UD max гэж тест байгаа. Тэгэхээр WD max нь илүү сайн шин чанартай. За хэрвээ H0 хязгаартчих юм бол ямар ч бүтцийн өөрчлөлт байхгүй. За тэгэхээр дээд хязгаар нь m шиг бүтцийн өөрчлөлт байна гэсэн тэг таамаглалын хувьд H0-аар хязгаартчих юм бол бид нар яг хэдэн бүтцийн өөрчлөлт байна вэ гэдгийг нь болохоор sequential тэл дараалсан тест. Тэгэхээр A нь болохоор нэгээс эхэлнэ. За нэгдүгээр тэг таамаглал нэг бүтцийн өөрчлөлттэй. За тэгэх юм бол эсрэг таамаглал нь хоёр бүтцийн өөрчлөлттэй. За тэгэхээр бид нэр энэ болохоор дээшгээ m хүртэл нь болохоор дараалуулаад шалгах чинь гэсэн. За энэ болохоор дараад болохоор Bayes Perron-ы тест econometric 1998. За бидний яг ашигласан тест статистикууд нь болохоор Cohen Perron-ы econometric 2007 оны. За Cohen Perron-ы ач холбогдол нь юу юм бэ гэхээр энэ болохоор автор загварын үндсэн голч тэгштгэлийн параметрууд болон алдааны вариац бүтцийн өөрчлөлт гарсан үгүй гэдгийг шалгаж өгдөг тийм сайжруулсан үйл байна. За ерөнхийдөө бол энэ аргачлал маань яг тэр үнэш лүп хийж штэ. Зүгээр
ордерын болохоор гэрээс эхэлчихэж шүү дээ. Тий. S гэдэг юм дээр бодвол ингээд түүхий үедээ хахад бид анхны тэр ордер хийж байгаа тэр ордер нь бол асуудал болчихж байгаа. Асуудал бол ерөнхийдөө бол асуудалгүй л гэсэн юм л бид янз бүрийн байдлаас бол ихэж үзэж байгаа. Тэгэхээр бид нар болохоор хугацаанд цуваа гэдээ аваад үзэх юм бол хамгийн үндсэн шин чанар нь юу вэ гэдээ аваад үзэх юм бол хамгийн том зүйл нь юу вэ гэдэг ихвчлэн бол статистикийн хувьсгчийн тархалтын болохоор голч нь хамгийн чухал зүйл байдаг шүү дээ. Тэгэхээр бид нар бол мэдээж бол сондгоорогч хүмүүсийн хоёр сүл дээр байж болно. Тэгээ хамгийн чухал фичер бол онцлог бол голч утга шүү дээ. За тэгэхээр бид нар бол янз бүрийн Монте Карло хийж үзсэн л дээ. Тэгэхээр бол энэ юу бол онлын хувьд бол энэ бол хүчинтэй гэдэг батлагдаа. Яг онлынх нь ярих юм бол expectation maximization гэх бүрийн статистикийн бүр хэцүү онл болох юм бил. Тэрийг нь болохоор бид нар хийж чадаагүй. Яг энэ сэтгүүлийн референс болохоор тэг Монте Карло янз бүрийн Монте Карло хийлгэх за болох юм байна гэх. За тэгэхээр бидний сонирхож байгаа зүйл бол жишээл миний хувьд Монголын хувьд юу сонирхож байгаа вэ гэхээр одоо жишээл би хүнээс байгаа Монгол улсын эдийн засаг бол улирлын шин чанартай хүн болгон бол ингээд санал нийлдэг. За тэгвэл яг хэдэн хувийн юм бэ гэхээр бол хүмүүс тоо хэлж байна. Эдийн засгийн өсөлтийн чинь хэлбэлцлийн чинь яг хэдэн хувийн улирлын хэлбэлцтэй холбоотой юм бэ? Тэгэхээр инфляци ч байгаа жишээ. Тэгэхээр миний сонирхож байгаа зүйл болохоор SS гэдэг зүйл seasonal share гэсэн зүйл байна. За энэ болохоор манай динамик хэсгийн вариац, манай улирлын хэсгийн вариац. За тэгэхээр бол лидер чи болохоор юу байгаа вэ гэхээр business cycle, seasonal cycle гэдэг хоёр тусдаа зүйл байна. За тэгэхээр бол зарим юунууд болохоор макро онлууд нь болохоор нэлээд дээр зогсцсон байна. Тэр онлууд болохоор юу хэлж байгаа вэ гэхээр энэ seasonal cycle чинь болохоор business cycle-тэйгээ маш адилхан зүйл юм байна. Тэгэхээр энийг жолоодж байгаа зүйл нь season cycle-ыг жолоодж байгаа зүйл нь болохоор энэ business cycle-ыг жолоодж байгаа зүйл муу юм шиг байна гэдээ орхисон онлын юм болохоор. Тэгвэл бол энэ empiric одоо миний одоо гаргаж байгаа empiric юунууд болохоор арай ондоо юм шиг. За ямар ч гэсэн бид нэг business cycle, season cycle гэж задлчих юм байна. За тэгээ бид нар болохоор season cycle-ийн хувийг нь болохоор сонирч байгаа тийм. За тэгэхээр бидний нөгөө манай загвар ёсоо энэ бол нийтдээ бол нэлийн олон юм дэглэмтэй байж болох юм хэмжигдэхүүн байгаа. M2 дээр нэг нь M3, нэг нь M4, нэг нь нэг ийм тусдаа дэглэмтэй байж болох юм зүйл байж та. За тэгээ саяныхаа зүйлийг л одоо бид нэ өгдөлтөд оруулах гэдэг байна тийм ашиглах гэдэг. Тэгэхээр улирлын давтамжтай тоо quarter бод дотоодын инжектийн өсөлт за хэрэглээний үнийн индексийн инфляц логарифмикний ялгаа. За бүх өгдөл болохоор 8 оны 18 оны 4-р үлрэл дуусж байгаа. За эхэлж байгаа цэг маань болохоор Япон солонгосын 1960 он, Хятадын 93 он. За Хятадын инфляцийн тоон болохоор 93 оноос өмнө бол маш муу. Дотоодын нийт дээгдэхүүний үнэлгээнүүд бол байгаа. За Орос Монголын болохоор 1995. За тэгэхээр бидний шилжилтийн үетэй холбоотой юм. Ялангуяа Оросд бол өмнөд бол маш хэцүү байсан. За тэгэхээр энэ тоон шилжсэн. За аль болох бид нар болохоор OECD-ийн дата ашиглаж байгаа. За Монголын бүхлээр бол манай үндэсний статистик орооноос за Оросын болохоор OECD-д байхгүй дотоод хэсэг нь болохоор за Росстатаас ирсэн байгаа. За Хятадын 2011 оноос өмнөх өсөлт нь болохоор Abesinka Rajaguru гэх Journal of Forecast-нд гарсан үнэлгээ улирлын бусад улирлын өгдлүүдээс M2 за хөрөнгө оруулж гэх юм тий улирлын тоонуудаас хөөж гаргасан юм үнэлгээгээр болохоор улирлын юунд гаргасан тоо. За сүүлийн хэсгийг нь болохоор бидний эдний аргыг Rajaguru-ийн аргыг болохоор extend хийчихсэн. Тэр ажлаас батсан байна. За датагийн хувьд болохоор тэгэхээр болохоор үндсэндээ 5 цуваа нэг улсаас 2 цуваа хийж байгаа тийм тэгэхээр 10 цуваатай. За тэгэхээр хэдүүлээ магадгүй энэ юун дээр нь хамгийн сүүлийн Монгол улсынхаа ингээд хөлөрсөн дээр ба тэгэхээр бусад улсууд их байгаа. За тэгэхээр бид нар юу ээж байна вэ гэхээр манай өсөлт болов өсөлтийн хувьд бол ерөөсөө статистикээр болохоор өөрчлөгдөв. WD max болохоор 718. За одтой байх юм бол
статистикийг ачаад бодлоо. Тэг таамаглал бүтцийн өөрчлөлт үүсэн тэг таамаглал хязгаарч байна гэсэн үг. Өсөлт маань өөрчлөгдөөгүй, инфляц маань өөрчлөгдөөгүй болж таарч байна. Улирлын хэлбэлцлийн хувьд аваад үзэх юм бол өсөлтийн хувьд болохоор бүтцийн өөрчлөлт байна. Хэдэн өөрчлөлт байна вэ гэдгээр нэг өөрчлөлт байна гэсэн юм бол гараад ирж байна. Тэг таамаглал 1 одоо хязгаарч за 2-ын эсрэг хязгаарч байна. Тэгэхээр 2 таамаглал байгаа юм шиг. 2 бүтцийн өөрчлөлт байгаа юм шиг. За тэгэхээр инфляц гэдэг зүйл дээр болохоор энэ дээр улирлын хэлбэлцэлд өөрчлөлт гараагүй гэсэн юм. За тэгэхээр энэ бүтцийн өөрчлөлтийн шалгуурын сул тал нь юу юм бэ гэдгээр бид нэр n-ийг заавал зоож өгдөг гэхнээс максимум бүтцийн өөрчлөлтийн тоо хэд байж болох вэ? За тэгэхээр бид нар чи 95 оноос тоо байж байгаа. 95 оноос тоо тийм. Тэгээд улирал 4 байгаа гэхээр нэг 60-аад тоо. Тэгэхээр бид нар тийм тоонд хэдэн максимумдаа бүтцийн өөрчлөлт байж болох вэ гэдгийг болохоор олон байлгаж болохгүй болж байна. Яагаад гэх юм бол бид нар бүтцийн өөрчлөлт олон байх тусам бид нэр цөөхөн үзэгдэл ашиглаад нэг параметр үнэлэх гээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ m маань болохоор бидний өгөгдлийн хэмжээнээс хамаарна. За тэгэхээр энэ m маань болохоор манай үр дүнд нөлөөлөв. Тэгэхээр m маань болохоор одоо жишээлбэл нэг тогтмол тоо одоо жишээл максимумда 3 өөрчлөлт байна гэж тавьсан байхад одоо 2 хурлын хоорондох зайчин болохоор 3 байгаа юм чинь тийм. 4 байлаа гэж. Максимум хурлын 4 байлаа гэж. Тэгэх юм бол 2 зайчин болохоор ингээд 20-20%-аар ингээд хуваагдчих юм бол энэ чинь бид нар баг механикаар хуваадчих юм гэсэн үг болж таарж штэ. Тийм. Тэгэхээр бид нар нөгөө m чинь болохоор том m чинь болохоор бас 2 хурлын хооронд хэдэн үзэгдэл байх вэ гэдгийг жолоодох гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр бид нар хэд цөөхөн үзэгдэлтэй нэг параметрыг үнэлэх юм бол манай нэг статистик чи өчгөө болчихно гэдэг нь болохоор эргээл гараад байна тийм. За тэгэхээр энэ Монголынх дээр бол тэр нь маш хүчтэй илэрч байгаа. Тэгэхээр одоо бид нар бол 95 оны 2 дугаар улирлаас 2018-ын 4 дугаар улирал шүү. 3 шүү. 4 дугаар улирал орохоор инфляц дээр болохоор ямар ч өөрчлөлт гараагүй гэсэн юм. За дараа нь болохоор авторегресс лагийг бид нэр болохоор акакаар сонгуулсан байна. За тэгээ авторегресс параметр дээр болохоор манай инфляцийн persistent болохоор энэ жишээ өөрчлөгдсөн байна гэж хэлж байгаа байхгүй. Өөрчлөгдсөн байна. За одоогоор бол хизээ өөрчлөгдсөн юм хэлэхгүй байгаа тийм өөрчлөгдсөн байна. Тэг таамаглал. За дараа нь болохоор хувьсалт болохоор бас өөрчлөгдсөн байна. Нэг удаа өөрчлөгдсөн байна. За дараа нь болохоор энэ манай итерацийн 2 луп байгаа гэж хэлсэн. Хэдэн удаа ингэж эргэлдэж convergence болсон юм бэ? За энэ гаднах convergence, доторх convergence юм тав. За энэ нь болохоор за энэ дээр жишээлбэл би convergence болоогүй байна 19 удаа итерац хийгээд хятадын инфляц дээр дээд хязгаарыг нь 19-гээ заасан. За тэгээд тэр хүртлээр бол converge хийхгүй болох юм бол шууд нөгөө мэдээллийн шалгуур information criteria ашиглаад нэгийг сонгоно. За энэ одоо болохоор огноонууд нь байна. Огноонууд нь болохоор энэ боолдоо тод хараад за доор нь болохоор 95% итгэлийн интервал нь манай бүтцийн өөрчлөлт гарсан 95% итгэлийн интервал. За дараа нь болохоор бидний юунууд байна? Дэглэмийн утгууд нь байж. За жишээлбэл Монгол улсын хувьд болохоор өсөлт нь болохоор өөрчлөлт гараагүй, улирал дунджаар 160% өссөн. За энэ болохоор стандарт алдаа нь хагас хаалтан дотор байж байна. Инфляц бол жил дунджаар нэг 10 гаруй, улирлын 255. За тэгээд бидний дараа нь улирлын юу вэ? Хэлбэлцлийн хуурал байж 2003 оны 1-р улирал, 2011 оны 3-р улиралд гарсан. За улирлын даамын хөвсгчаасаа бид нэр болохоор тааруулсан утгыг нь болохоор ST малгайтайгаа бол үнэлж болно. За ST малгайтайгаа ашиглаад бид стандарт хазаалтыг нь хэмжиж болно. Стандарт хазаалт. За тэгэхээр стандарт хазаалт нь бол маш өндөр байсан юм байна. 34.38%. За тэгээд энэ 2 хууралтай юм чинь 3 дэглэм байгаа. Хамгийн доор байгаа энэ дөрвөлжин хаалтанд болохоор хэрвээ энэ дэглэмийг бүтцийн өөрчлөлтийг
үл огоорох юм бол ямар эмчтэн арах уу гэдгийг хайцсан байна. За дараа нь болохоор юу вэ? Dynamic break гэж байж. За жишээл Монгол улсын инфляцийн persistence гэдэг харах юм бол 11 оны 4-р улиралд өөрчлөгдсөн гэж гарч байна. За confidence interval нэлээд өндөр. 99 оны 4-р улираас 13 оны 4-р улирал хүртэл за автор риск коэффициентуудын нийлбэр нь болохоор 40 100. За түүнээс хойш болохоор 69 болчихсон. Тэгэхээр бид нар болохоор муу болж байна гэсэн. Inflation persistence is increasing тэ. За гэхдээ одоо мэдээж энэ стандарт алдаа бол байж байна. Стандарт алдаа байж байна. За хэрвээ бид нар энэ бүтцийн өөрчлөлтийг огоорох юм бол хэд гарах вэ? Inflation persistence бол 896. За барууны стандартаар болохоор нэлээд том. Хасаас багтай. За ийм байж. За дараагийнх нь зүйл болохоор одоо бидний жишээлбэл энийг сонирхдаг зүйл бол Монгол улсын эдийн засгийн хэлбэлцлийнх нь хэдэн өвн удирдлын хэлбэлцтэй холбоотой. За тэгэхээр Монгол улсын эдийн засгийн өсөлтийн бол хэрвээ ямар ч бүтцийн өөрчлөлтийг аваа ижих юм бол 88% удирдлын хэлбэлцтэй холбоотой. Тэгэхээр бид нар бол баруунд бол энэ удирдлын хэлбэлцлийн том биш шүү дээ. Тэгэхээр баруунд яригддаг онолуудыг бид нар эрхэмлэхээсээ илүү удирдлын хэлбэлцлээр илүү төвлөрсөн онолуудыг бид нэр авч хэрэглэмээр юм шиг санагдаж байгаа. Тэгэхээр 12% нь бидний одоо үтгийн Америкуудын он 88% нь болохоор бидний удирдлын хэлбэлцлийн онол хамаатай болж таараад байна. Тэгэхээр инфляци болохоор 63. За хэмжээг нь хаваад үзэх юм бол ерөнхийдөө бол энэ юу өсч байна. 80% гэж хэлсэн 88 болж байна. Инфляцийн болохоор хэлбэлцлийн 40%-ийг нь удирдал тайлбарладаг байсан одоо бол 59%-ийг болохоор удирдал тайлбарлаж байна. За мөн өөр нэг өндөр утгатай улс бол гэж Оросын холбооны улс байна. За карбон эдийн засгийн улс байна. За эдийн засгийн дотоодын техникийн хэлбэлцлийн 90% нь болохоор 92%-ийг нь удирдлагын даамын тайлбарлаж байна. За энэ дээр задаргаа нь. За тэгэхээр манай draw data 2095 оноос хойш 2018-ны 4-р улирал. За тэгэхээр бид нар бол өвлөд үндсэндээ бол юу болдгийг мэднэ. Бүх зүйлээ зогсдог. Эдийн засаг бол бараг 60%-аар бол унж байгаа. За тэгэхээр 2-3 дахь улиралд бол баг зэрэг сэрэгдэг байна. За энэ дээр болохоор инфляцийн хувь байна. Одоо бид нар инфляцийн хэлбэлцэл хаана байныг шууд нүдэн баримжаагаар харах юм бол энэ хоёрын хоорондох зай, хоёр оргил, хоёр ёроолын хоорондох зай 4 улирал байж их юм бол тэгэл улирлын хэлбэлцэл нь их харагдаж байна гэсэн үг таарч байна. За энэ бол их бол улирлын хэлбэлцтэй цуваа байна. Энэ бол нүдэн баримжаагаар харахад бол тийм ч бол их биш байна. За голч утга маань байж байна. За 95% итгэлийн интервал нь байж байна. За мөн одоо энэ улирлын хэлбэлцлүүд нь. Улирлын хэлбэлцэл маань яаж өөрчлөгдсөн юм бэ? За тэгэхээр хамгийн анхных нь болохоор цэнх. За дараа нь болохоор улаан. За хамгийн сүүлчийнх нь болохоор ягаан ба. За тэгэхээр ягаан нь болохоор нэг их ялгаагүй юм шиг харагдаж иж магадгүй. За гэхдээ бол энэ X тэнхлэгийн маань болохоор тоо утга бол маш өндөр. За тэгэхээр энэ дээр бага ялгаач гэсэн маш өндөр юм агуулгатай тоо. За тэгэхээр бидний эдийн засгийн өсөлт бол харьцангуй бага хэлбэлцдэг болж энэ улирлаар. За гэхдээ л бол маш өндөр утга. За энэ болохоор хэрэглээний үнийн индекс бол яа гэм бэ гэхээр 1-2 дугаар улиралдаа өсдөг, 3 дугаар улиралд бол буурдаг, 4 дугаар улиралд бол эргэж сэргдэг гэсэн юм байна. Тэгэхээр мэдээж бол нөгөө загварын 59-оор бол энэ дөрвийн чинь нийлбэр бол тэгтэй тэнцвэ байх хэрэгтэй. Улирлын юу бол мөчлөг бол жилийн турш болохоор алга болдог. За тэгэхээр одоо энийг зүгээр хэдхэн тоо жишээлбэл багасгаад үнэлж байгаа байхгүй Монголын тоон дээр. За тэгэхээр бид нар энэ дээр улирлын хэлбэлцэл нь болохоор инфляци бүтцийн өөрчлөлтөөр гараад ирж байна. Өөрчлөлттэй. Бүр гарч ирэхдээ маш их өөрчлөлттэй тий. Тэгэхээр цэнхэр бол анхных штэ. Тэгэхээр 3 дугаар улиралд үн маш их буудаг байснаа улирлын бүтцийн өөрчлөлтийн дараа бол тийм өөрчлөлтөө бол болцсон байна. Энэ өмнөх үетэйгээ харьцуулахад гэсэн зүйл гараад ирж байгаа тий. За өөр юу оруулсан юм бэ гэхээр хаан сондгоорогчд болсон юм. За шил хамгийн ихний юу сондгоорогч байна. За мөн бидний энэ улирлын загвар зөв загвар байх юм бол автокорреляцийн функц нь болохоор улирлын давтамжууд дээр болохоор ач холбогдолтой автокорреляцтай байх ёстой шүү дээ. За тэгэхээр энэ 4 дээр бол 4 дээр байхгүй байна.
статистик очоод бүгдээ корреляц алга 8 дээр бол алга. За тэгэхээр бидний улирлын хэлбэлцлийг засаж байгаа маань зөв зас болж байна гэж харж байна. Энэ дээр бол юун дээр бол эдийн засгийн өсөлт дээр бол энэ 4-р лагер дээр бол корреляц байна. За гэхдээ бол 8 дээр бол алга. За тэгээд энэ болохоор хятадтай байж. За хятад дээр бид нэр сонирхож байгаа зүйл болохоор хятадын эдийн засаг хизээ удаашрах болоо гэсэн юм бол маш их лидер гэж байна. Хизээ удаашрах. Удаашрах нь болохоор мэдээж бол тодорхой гэж яриад байгаа хүмүүс байна. Тэгэхээр энэ бол статистикийн юу вэ? Evidence байна. Статистикийн баталгаа бол хятадын эдийн засаг болохоор удаашрчихсан. За энэ болохоор 2011 онд удаашрчихсан гэсэн юм. Тэгэхээр эдийн засгийн өсөлт бол 2011 оноос өмнө нэг голчийн эргэн тойрон жилийн 2.2% эргэн тойрон хэлэлцдэг байсан болов за одоо бол энэ маань харьцан бага болсон. 1.7, 1.8 эргэн тойрон хэлэлцэж байна гэсэн. Батны хүмүүс. Тэгэхдээ бол Монгол улс хятадаас маш хараад юм чинь эдийн засгийн удаашрал хятад улсыг Монгол бол нэлээд билүү. За энэ харууллын хэлбэлц. За хятадын эдийн засгийн өсөлтийн тоон болохоор OECD-гээс ирсэн. OECD-гээд улсын OECD-гээд байгууллага бүр одоо улирлын хэлбэлцлийг нь засаагүй тоонуудаа гаргахаа болчихсон. Яагаад гэх юм бол улирлын хэлбэлц нь OECD-ийн улсуудад хамаагүй зүйл болсон учраас гэж тайлбартай. Тэгэхээр би яг энэ аргачлалыг OECD-ийн инфляц дээр бас хийж байгаа. Тэгэхээр бол үгүй юм билээ. Тэгэхээр улам бүр өсөж байгаа юм байна. Инфляц улирлын хэлбэлц. За энэ болохоор Оросынх байна. За энэ Солонгосынх байна. Энэ бол Японы байна. Тэгээд Японы бол эдийн засгийн өсөлт growth slowdown-ууд нь болохоор энэ болохоор well documented юмнууд юм билээ. Тэгэхээр хоёрдугаар дааны дараах за тэгээд housing bubble өөрс босны дараах эдийн засгийн удаашрал болохоор өмнөх литературын болохоор зөндөө байна. За миний ярих зүйл болохоор ингэж дуусчих. Тэгэхээр хэрвээ та нар энийг ашиглая гэх юм бол тэгэхээр энэ бол дурын хугацаанд 100 ашиглаж байгаа. Энэ бол заавал эдийн засгийн байх албагүй. Эдийн засгийн бусч байж болно. Жишээлбэл би сүүлийн үед сонирхоод байгаа зүйл болохоор манай нэг агаарын бохирдлын зүйл байж байна. Агаарын бохирдлын динамикийг болохоор бас Америкийн элчин сайдын ямаас гаргадаг болсон байлээ шүү дээ. Тэгэхээр өдрийн PM 2.5-ын хэлбэлс яг тэр станцад Америкийн элчин сайдын станц дээр хэд байсан хэмжилтийг нь хугацаанд цугаар гаргаж байна. Тэгэхээр надад болохоор тэр нь бас сонирм байгаа. Тэгэхээр тэр малын тооч тийм өөр одоо динамикууд дээр ашиглах. Код нь бэлэн. Тэр монголоор бүр ингээд стайл бэлтгэсэн. За монгол дээр бүр видео бэлтгэсэн юм судалгааны ажил болж байна. Тэгэхээр та нарыг ашиглахыг бол уриалж байна. Юу юм бэ?